За өглөөний минь. Гэгээс сайхан өглөөний минь. Бороотой өглөөний минь. Бороотой өглөө байна. Йоо энэ бороо ол ёстой. Ямар ч бороонд дуртай хүнийг дургу олох талаар орж байна нэрээ. Бүр нэг бороогүй өдөр би нэг өнөрөө муулсан шүү дээ. Өө тийм биш. Бороо бишээ. Аг. Ага өмсгөл хүл таараалаа. Бороо орж байгаа болохоор өмсч чадахгүй. Яг. Өмсмөр л өглөө болгон би өмсмөр санагддаг. Тэгээд яг бороог бодоод байлдаг. Би уг нь борооны хамгаалалт юм спрей гэдэг шүү дээ. Тэрийг авцсан байсан чи би бодвол тэгээд шүү дээ. Тэнцэнээс авч мартаад ирчихэж байгаа. Тийм, тэнцэнээс ангуудаа тэнцэн үлдээсэн. Тэр уг нэр айгүй үр дүнтэй юм бэлээ. Тэгээд яг тэрийг цацчаад гарахад цас ороод тэгэхэд цас мас нэг нэвтрээгүй байхгүй. Ингээд гулгаж ирсэн үү? Арайч тэгээгүй. Бодохоор ингээд бороо нэвтрүүлэхгүй гэхээр яг нэг реакционоос авсан юм аа. Тэгвэл мэдээ фудлокроос авал тэгэх бах. Тийм. Тэгтээ миний ааг бас жоохон халтарцсан тэгээд. Минийх бараг өмсөхгүй байгаад шкафын шившинээрээ байгаадаа муухай болоод энэ хадгалагдсан даа. Харин тийм. Миний нөгөө нэг ийм өсгөдөг готлээд шүү дээ. Тэр бараг яг тэгж байна. Сая сүүлд өмсгөөд гаргаж ирсэн чи яг өмсгүйгээс шкафанд ингээд хайрцаггүй хөөх ингэж юм бид л хоёлыг дэвэ хадгалагдсаар хагаад бараг илэгдэлд ороод байгаа юм ааш. Харин тийм тэгээд байна. Ага өмсмөр байна. Өдөр болгон бүрхэг амар тэнэг байна. Бороо орохыг дуусхийг хүлээвэл дулаахан боллоо. Тэгээд ааг өмсөх шаардлагагүй болох гэдэг аахгүй. Тэгэл улирал дуусаа. Харин тийм ээ. Тэгэд хүмүүс намайг яг эхний дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Энэ дааг өмсөх хэрэг гард юм уу, мард юм уу гэдсэн. За хэлчихье. Үнэхээр гарсан шүү. 2-7 хоног, 3-7 хоногийн турш цаас ороод энд ч хөлдгөөд үнэхээр гарсан шүү манайхаа. Тэгэж хэлсэн сонсч ивэл гардгийн шүү. Харсан биз гэж наас. Амар зандалтай тий. Харин энэ чинь тэгээд энэ ирээд эмчнийхээ нөгөө нэг цагаагаар нь тасаад тэгээд Монголын хүмүүст бол энэ бол хүүтэн биш л дээ. Гэтэ биднээс бол хүүтэн байдаг хгүй дараад идэх хгүй. Асаад амар даардаг болчтой маа нэрээ. Бид хоёр өнөөдөр өглөөний 9 цагт Starbucks сууж ин подкастаа өнөөдөр анх удаа гадуур хийж үзэж байна. Тэгээ жоохон чимээ орж магадгүй. Starbucks-ийн нэг кофенд би бүр obsessed болчлоо. Nice pistachio macchiato энэ бүр юм. Гэхдээ намайг тэнд холлоонд дуухад Starbucks-аас американо авахар нэг юм дан шар кофений шар амтагдаад ш. Тэнгүүд латте ангууд яг нэг хар цай шиг байгаа зүтэй ш. Тэнгүүд яг ингээд юу юм мөртлөө американо мөртлөө жоохон сүг бодвол юм зөөлөө юм пистачионыхаа намтнаар зөөлөн яг юм тохирсон гоёс аахгүй юу. Тэгсэн чи энэ болохоор Францыг болохоор жоохон ялуу мэд ихтэл амар гоё. Тэгтээ самарны амт амар гоё. Муухай бол биш зүгээр өөр байна гэхдээ гоё юм. Тийм. Энэ кофенд би бүрээд өчигдөр барыг зүүдэлж сэрлээ. Барыг тогтлоод байгаа юм шүү өнөөдөр энийг гон гэхээр. Яа за тэгээд 7 хоног сайхан юу болов даа? Юу ч болоогүй. Юу боллоо? Хойлоо уулзсан гэж нэ. Үгүй тэгээд тэр тоо ирэгээд салсан штэ. Тэгээд бид хоёр доошоо алхсан штэ. Тэгээд яг ингээд нөгөө нэг деликатес. Тэрний ингээд өөдөөс нэг залуу ингээд шийгээ зогсчихсан байхгүй юу. Тэгээд ингээд би ингээд чимкар энэ харин шийч ингээд тэгсэн чи хажууд нь зогсчихсан найз нь бити хараатай гэдэг амар өрлөө заяа. Тэгсэн чин чимка тэрнээс цаажсан да доош уулгаж унаад өөрийнхөө хөл дээр шигээ. Тэгсэн чин би яах вэ? Инээд гэрээ тэрүүгээр нэг Яа, чи юу бас юм эрэгтэй хүний шиг хардгийг. Үгүй яг нүдэн дээр шиг. Яг ингээл бид хоёр яг ингээл явчихсан баг цаа. Тэгэл энд шигээ зогсчихсан. Амар ойрхон шийжсэн аахгүй юу. Тэгээ уг нь би ингээ муулахчихсан аахгүй юу. Олон нийтийн газар заваарсан гихгээл. Бид хоёр доошоогоо
бас бичлэг хийж алхаж болохаа заяа. Тэгээ дараад автобусны буудлын дээр бараг цаг хүлээс Шимкагийн автобусыг тэгжсэн нь гинт метро руу хүмүүс гүйлтэд явчихдээ. Тэгэхээр яна сүүлийн метро юм шиг зэтэйгээд айгаад тэгээ би яг ингээл доош ийшээ ингээл орсон чи араас мисүү зогсчих гэл нэг хүн орилдог байхгүй ингээ гайхаад тэргээ харсан чи 2 цагта миний ард явж исэн ахыг шууд зогсоогоод нэгчээд тэгээ би айгаад орилгоор л айгаад салгаж байгаа чи тэр ч ихтэй доош ингээд буугаад явцсан. Тэгээ гэрт ороод харсан чи өслөг хүмүүс зээсэн шүү дээ. Миний сормос энтэйсэн. Хэнцэн дээр сормос зээсэн. Гэхдээ энэ цагтаа нэр амар хатуу амар шалгадаг болцсон. Одоо энэ бараг би өдөр болгонд таарч байна. Гах дээр бас эртээд бараг 20 цагтаа байсан бах цаа юм. Бүгдээрээ усан гоцны малгай шиг малгай гуралж малгай өмссөн юм. Нэг юм хүн сэтгүүлч ирсэн ингээ яриа авч маваад. Тийм бас нэг хар тамхитай тэмцээд байна уу. Тэгэл эднээс одоо амар стресстэй байгаа байхгүй ягаад тэгэл хараад метроноос гудамжинд явж байгааг хараад зүгээр халтрууд тиймэрхүү хийдэг хүмүүсийг шууд зогсоод шалгаж байгаа л. Өчигдөр би хаана ажил дээр байсан шүү дээ. Чаалмад ажиллаж тийм үү. Тэгсэн чинь нэг 2 жижиг халтай хүүхдүүдийг бас аваагаар явцсан. 2 хүүхдийг юм. Хүү. Аваагаар явцсан. Зүгээр л сайхан расист юугаар одоо нөгөө нэг одоо яг арьс өнгөөр харж нөгөө нэг айс гэж болж байгаа ш. Ер нь бол тэрэн шиг гэлээ болж байгаа. Юу? Одоо Трамп байгаа ч тийм. Одоо дандаа өөрийнх нь арьстай цагаан хүмүүсийг аль юм их оронлог хүн ш. Тэгэнгүүт хар халтрууд одоо ингээд тэдний сайн юм гаргаж явуулах гээд. Тэгэнгүүт зүгээр цагтаа биш зүгээр жирийн хүмүүсийг ингээд цагаан хүмүүсийг цагтаа болгож ингээд зөвшөөрлөг нөгөөд очиж ингээд бууцсан ч болно. Би хариуцсан гэж хэлж зүгээр жирийн хүмүүсийн янгуудаа дайрстан хүмүүсүүдийг харамаар халтруудыг ингэж баримчилж ингээд одоо нэг камп байдэн штэ. Аваачиж тавьдаг нэг камп хийгээд тийм юм болгоод тийм гута тэр цагаан хэрэг эрхийн нөхцөн хүмүүст тэднээс нь бараг хүмүүс буудаад заяа зүг зүгээр хүмүүсийг буудаад зүгээр л буудаж ялаад зүгээр яагаачгүй бичлэг хийгээд төгсөж байгаа хүнийг авч буудаад ямар солиотой вирусын талаарсгүй ямар гацсан юм хөт баримжилсан байж байгаа шүү дээ хүмүүс 5 настай хүүхд сургуулаас нь дараа явж тарах гэж баг сургуулаас нь гаргаад ингээд цагаачлцсан одоо Палестин, Пакистан ч юм уу тийм дантай Иран, Ирак тийм халтар заавал халтрын халбгүй за нэг тиймэрхүү орны тийм үнэхээр ингээд амьдралаасаа болоо цагаачлал ирсэн хүмүүсийг яа гэж байгаа юм ба шүү дээ. Тэгээд ингээд хилмээр байгаа нэг юм байдаг болохгүй. Тэнд байя ингээд байж байгаа газар нь байж л. За одоо ингээд хараа. Энэ Франц ч гэсэн ер нь бол ижилхэн. Энэ тэнгууд одоо ингээд биднээсээ гэдэг ер нь бол биднээс тонд нь ороо явж байгаа. Гаргаж явчаад биднээс хамаг муухай ажил хийж байгаа зү. Тийм үйлдвэрт нь очиод үйлдвэр нь биднээс хийж байгаа. Тэднээс хизээч Америк, Англи, Франц өөрсдөө хүмүүс тийм газар ажиллахыг хүсэхгүй шүү дээ. Биднээсээ бүгднийг хөөж явуулаад өөрснийхөө их орноороо ингээд цусаараа ингээд үлдэх юм бол хин тэр муу ажлуудыг хийх юм. Эднээс өөрснөө хийхийг хүсэхгүй шүү. Миний бодлоор энэ угаасаа Европын найз бодлого юм шиг байгаа. Одоо жишээ нь энд ярихад бичиг баримтгүй байсан ч гэсэн цагаачлахад ингээд сар болгон мөнгө өгөөл ажилгүйдлийн мөнгө иймний мөнгө гэд өгөөд идэв шин. Тэгэл хүнс хоолыг өгч чинь ингээд амьдруулаа цавраа хар ажиллаа хийлгэх гээд ингээд бид нарыг ингээд уяад байгаа. Одоо бид нарыг гэж ярий да. За одоо ингээд цагаач хүмүүсийг ингээд уяад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт холлоонд бас монголчуудыг ерөөсөө цагаачд авдаггүй шүү дээ. Тэгсэн ирнэ бас мөнгө төгрөг өгөөд амар сайн хоол хүнс өгөөд тэгснэ хар ажил нь амар олдцтой. Тэнгүүд угаасаа энэ хар эргэлдэж байгаа мөнгө нь бэлэн мөнгө нь бид нэр тэрийг ингээд одоо үйлдвэрлэдэг болохоор цаанаас энэ яг бодлого баха. Тэгээд хэдэн жилийн өмнө энэ чинь бас бичиг хар ажил хийх үнэн нь олдохгүй заяа. Африкаас ч илүү. Тэгсэн хүмүүс авчирсан шүү дээ. Герман бас одоо тэгээд байгаа шүү дээ тийм. Өөрснөө юу хүсэж байгааг нь мэдэх ёстой шүү дээ. Нэг бол авчраал, нэг бол юу юм биднээс юу юм. Нэг бол авчраал, нэг бол хөөгөөл, бүр нэг даварцсан.
Гэхдээ яг энэ амьдрал амар хэцүү, яг юм тоо юу хэмэрч яг нэг юм завсрын нэг юм сонир амьдралтай нэг юм энд байж болох ч юм шиг, байж болохгүй ч юм шиг. Мөнх зэлмэг гээд аялдаг байх гэдэг шүү дээ. Яг ялын мэдэхгүй. Гэхдээ энэ нэг юм аяллаа бичлэг хийгээд нэг ах бэдэ мөнх зэлмэг ахыг чаруул мэдэх байхаа. Тэрстэй гоё. Би мөнх зэлмэг ахтай амар дуртай заа. Ариг нөгөө Бро, you are good амар хөөрхөн хагцаа юу тэр. Тэгсэн чи өчигдөр Францын үнэн гэлчлэвч юу лээ Францын талаар ямар ч тач бичлэг хийсэн байсан байхгүй юу? Би тэрийг үзсэн чи үзээд барыг алга ташаад уйлмар санагдсан. За яг ингээд үнэхээр хүмүүсийн мэддэггүй ингээд амьдралыг ярьсан. Ер нь бол Монгол одоо тэр хүний бичлэгээр дээр ингэж гарч байгаа байхгүй юу? Монголд ингээ байгаа боломжоо залуучууд одоо хүмүүс харахгүйгээр байр орон машин тэргээд зараад гадаад дээрээ цагаачлуул амар гоё амьдрын гэсэн. Тэнгүүд яг үнэндээ одоо цагаачлахаар ирвэл одоо жишээ нь Франц, Швед энтерлүү бол бүр амар хүмүүс цагаачлах гэж явдсан шүү дээ. Одоо сүүлийн үед Герман. Тэнгүүд тийм 10-20 жилийн өмнөх шиг тийм амьдрал байхаа болцсон шүү. Битээ амьдралаа тэгэж үрээрээ Францын үнэн төрх юм байх шүү гэд үнэнд амьдардаг нэг Парисын нэг Монгол хоолны газар байдаг шүү дээ. Тэр газрын ах тэгээд өөр нэг амьдардаг залуу тэгээд уцаар хоёр Германд амьдардаг одоо Монгол буцсан. Ингээд дөрөв энэ талаар ярьж байгаа байхгүй юу. Бүр яг ингээд үнэхээр үнэн зүйлсийн талаар ярьж байгаа байхгүй юу. Одоо бүр яг тийм байдэн шүү дээ. Ингээд Монголтой холбоо барингууд хүн болгоны бодол нь цагаачлаад ч хамаагүй харлаад ч хамаагүй Монголоос л ингээ гарч ивэл үр зээл тавиал ингээл гарч ивэл амар гоё амьдрна гэж боддог. Тэнгүүд ирээд яа бүр үнэхээр шал Монголд ч байдгүй амар хэцүү амар дор амьдрал байдаг байхгүй юу. Тэг хүн бус тоонд орно дандаа хизээч хүн шиг хүлээж авахгүй. Тэгэл нэг чи ирээд орох байрч байхгүй. Тэгэл амар хэцүү байт юм аа. Анх биднээс намайг юу нэрж яхад би жоох Монгол одоо ялангуяа уянгагийн одоо туулсан замналчин болохоор цагаач амьдрал шүү дээ ер нь бол цагаач тийм цагаач амьдралаас өдөөд ингээд өсөж дэвжээд ингээд франкофон болчиход байгаа болохоос юу яадаг вэ? Анх энэ чи иржил за эхний нэг хэдэн сар гоё ясан ягаад гэвэл чи ингээд Европ гадаад тэгээд нөгөө тийм нөгөө юм өөр орчин болохоор сатаараад бүх юм шинэ байгаа штэ. Ирээл одоо баг энэ ширэг харсан чинь нэг тал амар гоё. Тэгэл амар гоё санагдал. Оо ямар гоё юм бэ гэл. Тэгэл ирээл амьдрал нэг арай жоохон үзэл жоохон амьдрал үзэл ирсэн чинь яа энд ингэж хэцүүж овж амьдарч яхаар ягаад гэвэл энэ чинь энд ирээд биднээс байр байхгүй. Тэгээд ингээд бослохын байр гээд нэг юм дотор очдог. Тэр нь дандаа тийм цагаачилж байгаа хүмүүс бөөнөрөө нийлээд за. Одоо ингээд хүн амьдрахаа болцсон байрыг хүчээр бараг хаалгын ингэж онгойлхонгуудаа биднүүсийг нэг өрөөнд нь ч юм уу нэг өрөөнд хоёулан гарна ч юм уу бараг ингээд коридор дээр нь ингээд энд ингээд танаас өөрснөө ер нь бол учраа болоод багтаад амьдраа гэж хүчтэй тийм юмд аваачин заяа. Тэгээд за гоё юм нь яах вэ гэвэл 7 хоног болгон үнгүй хүн сүгэн. Тэгтээ тэгээд өчигдрийн дээр их ярьж байгаа байхгүй юу. Европт ерөн бол нэг сарын хэдэн евро аваад хугацаанд дууссан хүнс идэх гэж л ярьдэн штэ гэдэг шиг яг л тийм. Тэр хүнс нь тийм гоё хүнс биш. Зүгээр яг нөгөө дэлгүүрүүдэд хугацаанд дуусгаад хүн авахгүй үлдсэн юмнуудыг ингээд ассоциашн ингээд өгчдөг байхгүй биднээс тусалдаг. Тий. Тэгээд тэднээс яга биднээс тарааж өгнө. Тэгээд тэр чинь тэгэл Монголоос ядуугаас хоол хүнсгүй ирсэн хүмүүс тэхэнтэй гоё л юм да. Тэгэл тийм гот сүултээ удаан тэрэндээ удаан амьдрын тэнцэнээсээ хөөгдөн ямар чимэт тэнцэнээсээ хөөгдөн орох газар байхгүй айлайлаа хөөгдөн орох газар байхгүй ажил үрэл хийж болохгүй. Тэгэл орох оронгүй тухтай өрн гэсэн орон гэрэнгүй тэгээд усанд орохдоо заяа бослохын байранд усанд орох газар байхгүй. Биднээс заяа ийм сургуулийн гимназ байдаг шүү дээ. Гимназ гэж. Гимназ гэж. Спортын зал. Сакс тоглодог зал. Заалуу. За тэрэн дотор матраснуудаа тийч спорт хийдэг матраснуудаа тавьж агаад сургуулийн матраснуудыг спорт хийж дээр нь гимнастик хийдэг юм тавьж агаад хүнжлөө тавиад
ингээд зэрэгцээд одоо монголууд биш шүү дээ. Хар халтрууд одоо хар халтрууд гэдэг нь за харууд бол ойлгомжтой. Халтрууд гэдэг нь тийм одоо Турк Афганистан, Пакистан, Марок, Афган тэгээд нэг тиймэрхүү хүмүүс гэл. тэгээд Энэ бич хоёр тэгэж юусаа хараагаагүй шүү. Европ гэж аяараа угаасаа бүр бүгдээрээ л тэгэж ярьдаг шүү. Бид нарыг гадаадууд муусаа хужаанар гэж агаацлал тэгэж ярьдаг шиг цаанаасаа угаасаа л тэгэж ярьдаг шүү. Тэгээд юу ярьчлаа. Тэгээд ингээд унтдаг заяа. Зэрэгцээд унтдаг. Тэгээд усанд орох газар байхгүй ангууд бүр заяа. За зарим нэг сайхан сэтгэлтэй Франц айлууд нь биднээс нэгээр нь усанд оруулдаг гэсэн гэртэй авчиж байгаа. Айлд очиж усанд ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ? Тий. Надад тийм сайхан сэтгэл үнэхээр гарахгүй байхаа хичээгээд. Тэгээд орвол өглөө нь босоод тэнцэнээс явна шүү дээ. Өдөржингөө тэнцээ байгаад ижлэхгүй. Тэнгүүд айлд очиж хоол идэн. Айлын хоолноос тэгээд 1-2 хоног болцоо окей. Тэгээд 3-4-т олон давтагтаад ирэхээрээ санаа зовмоор хэцүү. Хүнд хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Нэрээ хэцүү шүү дээ. Бас л тэр үн гэсэн амьдрах гэж ядчих бас тэгэл нэг хэдэн ам мэрэл яа. Тэгэл хоолны гарц тэгэл гой амьдарч байгаа бичгтэй гисэн ч гэсэндээ тэр чинь хүнд ажил төрөл мөнгөний асуудал их гарна. Тэгэл биднээс ирээл хоолны нэдэл даварцсан. Тэгээд за энэ ч бас тэгээд 115 гэж юм байдгийг. Одоо нөгөө нэг бослогын байр яг юу ч байхаа болчих юм бол 115 руу залхангууд энэ жоохон гой сонсогдож магадгүй. 115 руу залхангууд буудлын өрөөнөд өгдөө. Нэг хэдэн хоног тусаа 7 хоног энэ буудлд очиод байгаарай. Би залхах өгөх юм уу? Чи залгуул уу? Чи залгуул ганцаараа болохоор хэцүү бах те. Хүүхэд хүүхэдтэй хооллуулаа гэр бүл хүмүүс л өгөх бах. Одоо наад шиг ганцаар өгөхгүй бах те. Тэгээд буудлын өрөө өгнө. Эхэндээ намайг миний үед бол гоё байсан юм аа. Одоо бол тэгэл тэр чинь баг амар олон жилийн өмнө яг цагаачмаар гэхний үед ороод явчихсан байхгүй тий. Ордог буудлууд цэвэрхэн гоё мой. Тэгэл найзуудтайгаа тэгэл цагаач тэр туслахын байранд нийлсэн хийсэн найзуудтайгаа тэгэл тэнгэл явгууд надад бол жоохон байсан болохоор тэр үе буудлаар явдаг үе бол амар гоёс. Тэгэл тэнгууд одооний үед болонгоо тэр буудлд хичнээн цагаачууд хичнээн буудлаар дамжаад ирсэн хичнээн цаван одоо юм цаван болцсон. Тэгээд одоо энд чинь миний тром буудлаар явж байгаад авсан ганц тром. Яа за хэлэх юм уу? Бисаа. Яа тэр бол амар байсан. Гэхдээ тэгэл хэцүү штэ. Тэгээд тийм юмтай буудал муудал таарна. Тэгэл өөрөөсөө хоол унд хийж идэж болох. Одоо би травматтай штэ. Нэг буудалд орвол заавал орд ирэх шалгана. Одоо ингээ матрасан дээр ингээ буудалд ороод матрасаа шалгаж үзэн штэ. Хар жижигэн толгонууд үүдэн штэ. Нэг жижигэн 2 3 шиг зүй. Жижигэн хар толгон. Тэднээс ч бисаа байна гэсэн. Тэгээд би ярьсан юмнэр үүдэн штэ. Нэг тийм муухай өнөр юм бол бас бисаатай гэдэг юм. Би бүр яа. Энд чи яг би цагтна нэг сэтгэл мэдрэлийн травма байгаа байхгүй. Шүүн уулзч чадахгүй. Амарч чадахгүй. Гараад ирэх болов хазч болов. Балиар цагтна шумуул заяа. Шумуулыг хичнээн үржүүлсэн би амар. Эхэндээ шумуулын тазуудаад байна гэж бодоодсэн чи сүүлэр баг. Биеэр дүүр яа гараад. Тэгээд бис чамаас тэрийг сонсоод үнэхээр травматсан. Одоо бас ингээл байнга хаард шүү. Сая энэ байр би ингээл шинэ байранд орох болгондоо тоос орохчоор бүр ингээд ялангуяа матрас аваар амар соролдог. Гэхдээ би тусламжийн байр бодлоор яваагүй л тээ. Зүгээр л өөрийнхөө рент хийж дүрсэлж байгаа байр л та. Тэгтэл яг ингээд зүгээр сонсож байгаа биш тээ. Тэгэхэд амар. За тэгээд яг уу энэ чинь тэгээд амьдраад болоод байдаг юм. Европ хотод чинь хоосоо хонолохгүй гизээ чи хоосоо хонолохгүй гэрт чи хариулахгүй гэдэг бүр үнэхээр үнэ. За биднээс ч одоо ингээд байранд мөнгө төлөхгүй, товонд мөнгө төлөхгүй, юунд ч мөнгө төлөхгүй. Ягаад гэвэл орлого байхгүй. Тэгэнгүүт тусламжийн мөнгө өгнө. Гэхдээ тэр байранд ортлоо бас багтаа 3 жил хүлээн үзтээ. Байж байгаарэ би над чинь дараа чинь. За эхэндээ ингээд бослохоор яваал ингээд цагаачаа хүсэл харлаал ингээд явах та.
тусламжийн мөнгө өгнө, хүүхдийн мөнгө гэд тусламжийн мөнгө хүүхдийн чинь тооноос шалтгаалаад гэр бүлийн ам бүлнээс шалтгаалаад нэг за яг нэг 2 хүүхэдтэй бол нэг сарын 300-400 евро авчна. Тэгэнгүүт эн чинь ер нь бол хүрээд байгаа шүү дээ. Ягаад гэвэл ямар ч зарлага байхгүй. За яг өөрснийхөө идэж уух, өмсөж зүүх юмдаа л тэр мөнгөө ингээд зарцуулж байгаа шүү дээ. Тэрнээс биш байрны мөнгөлөхгүй, тогны мөнгөлөхгүй, тэрний мөнгөлөхгүй, энэний тийм мөнгөний мөнгөлөхгүй болохоор ер нь болоод яваад байдаг байхгүй. Тэгэл би бодохдоо ингээд бичиг баримттай болчих юм бол амар гоё амьдрах юм байна. Ингээд хамаг юм байртай болоод амар гоё амьдрна гэл. Тэр бичиг баримтыг хүлээгээл тисэл яваад тэгэнгүүтээ явж явах зуртаа энэ амьдралдаа тасчихна. Тэгээд бичиг баримтаа арай гэж авлаа. Тэгэл одоо хамаг юм аа. Мөнгөний төлөх болж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи одоо бичиг баримтаа боллоо. Ажил хийхгүй бол мөнгө өгөхгүй. Ажил хийгээ мөнгө олох хэрэгтэй. Тэгэнгүүтээ ажилд орох хэрэгтэй. Ажилд орохгүй байж болохгүй. Ягаад гэвэл чамд арай гэж ажил хийгээ бичиг баримт гэж өгөнгүүт ажил хийхгүй. Тэр бол өстой байж болох үү, за болох үү. Тэр жоо угаасаа ажил хийх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо энэ Европоор дүүрэн зүгээр л бичгтээ орчвол амьдрал сайхан болно гэж бодсон. Зүгээр л бичиг баримтыг одоо визийг насаараа хүлээж 10-20 жил хүлээсэн амьдралаа үрцэн бичгтээ болсон бичггүй ч болсон зүгээр л бичгийг мөрөөдөж амьдрдаг хүмүүс зүгээр л энүүгээр бүр зүгээр л зөвхөн Франц жишээ Европоор дүүрэн байгаа. Тэр бичиг баримттай болох мөчийг анханаас нь хүлээсэн хүмүүс чинь тэр амьдралдаа баг ер нь бол тасчихж байгаа. Тэгэнгүүт бичиг баримттай арай гэж боллоо гингүү за байраа хүснэ. Тэгэнгүүт тэр чинь 1-5 жил за 1-ээс ч биш 3-5 жил хүлээн. Тэгээд тэр орондоо бас нөгөө гадуураа явна шүү дээ. Буудлаараа явна. Бослогын байраараа явна. Яг ижилхэн. Төр зургийн байр маяг гэл. Тийм. Тэгээд тэгэнгүүт тэгэл байртаа болонгууд юм бэл. Хамаг юм төлж эхэлнэ. Хамаг юмны үн нэмэгдэж эхэлнэ. Тэгээ мөнгө ч хаанаас хүрэхгүй. Тэгээд тусламжийн чинь мөнгө ч багасна. Тэгэнгүүтээ нөгөө тусламжаар өгдөг байсан сарын хүмүүс чинь нэс чинь ч бараг хасагдаж болно. Тэгэнгүүт ингээл би өмнө нь бичиг баримт авчаал нэг хэдэн жил болчихвол ээж минь бичиг баримт авчаал сүүлд мэднэс ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Одоо бичиг баримттай авах ямар байдаг вэ? Тэгэнгүүт ингээл хүмүүсийг ингээл бичиг баримт авахыг хүсээл ёо арай гэж авлаа гингүүт нэг ч хүсээд авах юм ер нь бол биш дээ гэж бодтол тэгэнгүүт энэ чи хүмүүс чинь ингээл мөрөөдөж байгаа л ер нь бол өдөр болгон мөрөөдөж байгаа шүү дээ. Тэр ингээл гоё мөрөөдлийн зааз тэгж хэлээж яах вэ? Гэхдээ энэ ч одоо юу заяа 10-20 жилийн өмнөх юм штэ. Тэгэнгүүт одоо баг цагаачлал өхөө болцсон энд Монгол дайн байлдааг улс төрийн явгүй тийм улс болохоор 50 улс болохоор ерөөсөө бичиг баримт өхөө болцсон. За монголчууд угаасаа цагаачд орохын тулд амар юу яаж худлаа ярьж түүх зохиож ингээл аалуулах гэсэн ингэжсэн тэгжсэн би ижил хүсдэм би Монголд уцах юм бол хүн намайг алах гад байна. Монгол намайг одоо тийм улс төрж ингэсэн болохоор ингэгээд байна. Одоо юу гэдэг чинь тиймэрхүү худлаа түүх зохиож иж цагаачлалд ордог байсан. Одоо тэгэнгүүт бараг цагаачлалт хөө авах болцсон. Цагаачаар ер нь бол бичиг баримттай болно гэж дээр үеийн хүмүүсийн юунд итгэж ерөөсөө чинь дэрж тэр замыг сонгож ирэх хэрэггүй. Хүмүүс ингээл нэг ингээл ирээл энд бараг тэгэл амар гоё амьдрчин л гэж нэг яагаад ч юм бодоод идэв штэ. Ерөөсөө тийм биш. Гоё амьдрам дээрээс нь таамаас гадуур үзүүлэн расистлэгзэн наавн. Тэгээд амар их расистлуулаад тэгэл хил уснаас ахуулаад тэгэл хүний газар л бол хүний газар эдэн штэ бас тэгээд тэрэндээ тасгаж ингээд бас хугацаа. Гэтэ ингээд одоо ингээд Instagram ингээд энэ сошиал медиа дээр хүн болгон өөрснийхөө гоё юмыг тавьж штэ ер нь бол тэгэнгүүт Монголд байгаа хүмүүс ингээд Европ руу гарсан хүмүүсийн гоё тэр стори тэрийг л гоё гэж бодоод ирэх. Тэр гоё амьдарч ин гэж бодоод байгаа байхгүй. Тэгтээ нөө танаас жоохон гарахаас өмнө бодоод Монголыгоо яаж хөгжүүлэх вэ гэдгээр илүү анхаарал. Одоо сурахаар ирж байгаа. Тэгээд яг сурахаар яг визтэй ирж байгаа. Эсвэл яг визтэй ажиллахаар ирж байгаа
Хүмүүс шал өөр шүү. Зүгээр энэ яг цэвэр харлалт одоо шууд визтэйгээр визний хугацаагаа дуусаад өхүүлээд харлах тэгээд цагаачлалт орох тийм л юу ярьж байгаа болохоос ерөөсөө тэг виз мэдтэй ирж байгаа сурах виз мэдтэй тэр чинь бол зүгээр л чөвжүүлэлттэй амьдрал юу ч хийж болно штэ зүгээр энд бол тэгэл хар амьдрал гэдэг чинь ерөөсөө хүн биш л гэсэн үг. Одоо ингээл Монголд бид нар өвдсөн ч өвдөх хэрэгтэй яах ч эрэхтэй зүгээр л бүр яах ч эрэхтэй дээ шүү дээ. Энд болохоор ямар ч эрэхгүй чи өвчсөн ч бараг чамайг нэг тоохон байхгүй өвдсөн ч нэг тийм эмнэлэг хүн гэж хүлээж авахгүй тэгэл ладгийн наазах нь банкнд ч карт нийлгэж болохгүй ажил хийж болохгүй байр түрээсэлж амьдарч болохгүй яаж ч болохгүй зүгээр хар амьдрал гэдэг чинь амар хэцүү. Чи юу гэхэд бол эхний хэдэн сар бол хэцүү. Гэхдээ энд чинь ирээд хэдэн сарын дараа бараг 6 сарын дараа ийм картт болдог байхгүй. Тэрүүнгээр бол эмнэлэгт үзүүлээд өнгөө үзүүлж бол болно. Гэтэ тэрийг хүлээж явах хугацаа л яаж ч болохгүй. Энэ зэрэг гайгүй Холландд амар муухай заяа. Найзтайгаа би явж байгаад осолд ороод манай найз ингээд нүүр ам бүр амар осолд орж байгаа байхгүй юу. Тэгээд түргэн дуудсан чи ирээгүй лүү дээ. Яагаад ч үлээ ямар ч тач очихоос өөр аргагүй болоод өөрөөсөө бид нар таксидад очсон заяа. Тэгээд очсон чинь бичүүгээр нэхэд тэгээд манай найз байхгүй штэ. Байхгүйгээд тэгээд ууг нь одоо энэ хин нөгөө нэг одоо сүмийн карт одоо миний ухаагүй шигтэй адилхан ч юм уу нэг тийм байгаа хгүй юу. Үзүүлсэн чи шууд өөдөөс ингээл шидэл заяа. Бичүүгээр мэдхгүй бол үзэхгүй яв мов гэд ерөөсөө анхны тусламж үзүүлэхгүй байхгүй. Ууг нь ямар ч одоо хүн байсан бай анхны тусламж заавал үзүүлэх хэрэгтэй эдэн штэ. Тэгэхэд хүн өөдөөс нь цусаа гожуулаад ингээд тусламж хүсэж явах ч юм үзэхгүй гэд хөөж мөөгөөц заяа. Тийм үзчихэд дараа нь мөнгөнд төлж болно шүү дээ. Тэг бүр ерөөсөө үзэхгүй гэд тэг бөө юм болоо тэрүүгээр чинь би нэг бүр драма цаашаа юм болоо заяа. Хамгийн минь балбаад уурлаад ингээд шокнд орчт юм билээ хүн амар айж байгаа ш тэнд хүн ингээ харахаар ингээ тусаа гожуулаад цусаалтаа суугааддаг тэгж яхад үзэхгүй гэдэг эндээс гараад би яах вэ гэд бодохоор яаж болохгүй тэ чи нэмлэхээс энэ одоо энэ задарсан ноёдл тавиулах бол болохгүй гэл тэгсэн чи өвөдөөс 150 евро лөө төлж ижин нөрөөрөө гэд оруулж авахтай цэцлэмж үзүүлээгээд за төлөё гэд тэгсэн чи зөвхөн картаар төл гэд заяа бэлэн мөнгөөр төлөхгүй гэд тэгэл бөө юм болоод карттай хүмүүн дуудаал тэр үед би карт хөөсөн. Тэгээ Монгол дансанд бас мөнгө байхгүй. Тэгэл бөө юм болоод төлөөл тэгэд гараад бөө юм болж тэр чинь марг шүнжэнгөө юм болж байгаа байхгүй. Тэгээ нэг юм ав гэд бас бичиж өгөө өвчин амлах тэр чинь үгүй тэгээд өрөөрөө орсон. Тэгсэн чи ямар ч өвчин амдаахгүй зүгээр л нүүр амна штэ. Ингээд ойцсон заяа. Тэгтээ ойхтой ууг нь нүүрэн дээр ойдог зориултын юм ойдог утас идэм байл та юм хайлдаг мэлдэг. Тийм биш зүгээр л юм хав бүдүү юм зүгээр биний ингээд юугаар ингээд ойцсон заяа. Дээд ингээд шууд өвчин амдахгүй ойцсон болохоор амар өвдөж байгаа штэ. Яа би юу яачлаа. Тэгээд юм аав гээд тэгээд гарч ирээд аптек 30 минут хүлээсэн заяа. Юус гарч ирэхгүй. Яа дахиад тэрүүгээр би бөө юм болж байгаа байхгүй юу. Тэнд хүн өвдөж шаналаад өгөх гээд чинь хүнийг зүгээр тамалж ийн ухааны болоод бүр ингээл яг уйлах гал би бүр ингээд амар хэцүү байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чи ингээл тэгтэл лагтай цэцлэмж үзүүлсэн юм чинь гэж тал баярлаа гэл тэгсэн чи өөдөөс бараг зайлаач ухааны юм яриалцаа ёо. Тэгэл тэгтээ юу энэ за хоёр дахь жишээ болохоор би нэг өвдвөө. Тэгээ эмнэлэгт очвоо. Тэгээд уг нь бол ингээд яах вэ? Тэгээд юм үнгүй эмнэлэгт үзүүлдэг нэг тийм тусламжаар явж байгаад бас юу яаж байгаа болж байгаа. Тэгээд бөө юм болж эмнэлгийн цаг аваад тэгээд эмнэлэгт очсон чинь би ингээ үнэхээр асуудалтай байгаад болоод очиж байгаа штэ. Тэгэл орхоос ахуулаад заяа. Яа тэгтээ яж ижил би өөрөөсөө олцсон юм аа. Анхны удаа очсон болохоор ингэхэ болохгүй нэг 1 минут л 2 минут 3 минут хэдчихлээ 5 минут ч хүрээгүй амартаач хоцроол одсон чинь амар уурлал коридороор нэг миний нэрийг ойрлол зогсож байсан хгүй гүйжүүлээ нуучлаар хоцорчлаа гэсэн чинь
Яа, заастай дараа нь өөр хүн байхгүй болохоор л чамааг үдчихэж шүү гэл тэгэл уурлал хийсэн заяа. Тэгэл юм асуухаар нь би ингээл би яг сайн мэдэхгүй байна тийм хаг хэллэнгүүд юм болгонд хоёр тал байдаг үсттэй утсанд хүртэл iPhone Samsung хоёр байгаа үсттэй чи яхаараа тэрийг мэддэггүй ингээ эмнэлгийн хэллэг над руу ингээл уурлж орилжсэн бол бүр ингээл амар уурлал зүгээр л хайртай гэж мэгэл Тэгэд би үгүй зүгээр биш гэдгсэн чинь за чи тэгвэл цусны шинжилгээ өг гээд тэг би цусны шинжилгээ өгсөн заяа. Тэг хариугаа залгаад аваарэ. Эсвэл мэйлэр өөртөө явуулан чам руу залгаж хэлнэ гэсэн байхгүй юу? 7 хоногийн дотор 7 хоног хүлээлээ. Өөртөө залгалаа байдгүй 2-7 хоног хүлээлээ, 3-7 хоног хүлээлээ. Тэг асуухаар тийм шинжилгээ ерөөсөө чи өгөөгүй шүү дээ. Тэгэл миний шинжилгээ замхран отсон. За. Тэгэл би бүр дараа нь ингээд энэ дэрийг мэдчихэж байгаа байхгүй. Үнэхээр зүгээргүй байсан байна гэдгээ. Тэгэл хүн үнэхээр асуудалтай ах ч хүртэл ингээл ер нь цагаач яг би цагаач бишсэн л та. Тэгтэл ер нь нэг тиймэрхүү замаар имлэгт үзүүлэхээр ер нь л нэг тийм л үнэхээр сэтгэлээсээ үздэггүй, эмчилдэггүй, анхны тусламж үзүүлэхгүй ер нь тийм л үг юм байна шүү дээ. Тийм. Энэ чинь тэгээд яг тусламжийн хүн байх ёстой байсан шүү дээ юм чинь бол. Тусламжийн хэмжээ. Тийм. Тусламжийн хүн үздэг. Тэр юм жууг нь тийм хэмж байсан. Тийм байж одоо. Амар сайн уу. Одоо зүгээр энд ирээд ингээд дээр нөгөө манай үеэл хүүхдүүд дагаад жоох хүүхд нь өвдөд энэ чинь яг ингээд мэдхий томчол буцаа явах байсан ямар ч нэг өгч байгаа юм юу ч байхгүй шүү дугасаал тэгээд хүүхд нь өвдөд энэ чинь би хичнээн жимзэг рүү залгаж яаж өрхийн хэмжтэй цаг авсан. Энэ чинь үзэж болно. Гэхдээ мөнгө төлөх шаардлагатай шүү дээ. Тэр нь асуудалгүй төлнө гэсэн чинь хэд хэлээ 70-80 евро ах шүү зүгээр л нэг удаа чи за 50 евро байсан. Дээрээс нэмээ худалдаж авч байгаа. Тэгээд 70-80 евро болсон. Энд ихтэй амар хүмүүсийн төсөөлөөгүй мэдхгүй амьдрал хаа. Одоо жишээ нь чи хоёр үеийнхэн бол үнэхээр цагаач гэж мэдхгүй барыг сонсч байгаагүй. За яг бүр багтаа ер нь миний бодлоор нэг айл болгон хамаатан болгонд ядаж нэг ширхэг юм Европын цагаач амьдралтай эргэж Монголд хизээч ирдэггүй тэгсэрнэ тэндээ байгаад л байдаг нэг хүмүүс байдаг баг гэж байна. Тэгээд тэднээсээ бодохдоо амар гоё баян амьдардаг гэж бодно. Тэгтээ яг үнээр нөө таануусаас яа амьдарч байгаа юм. Одоо Монголд байгаа хүмүүсийг харангуй тэднээс ч гоё амьдарч байгаа. Тэнгууд биднээс энэ чинь яг нэг авах хэрэгтэй юм аваад хийдэг юм аа ингээл хичнээн жил хийсэн юмудаа дагаж игээл цагаач гэдг нь болохоор тэгэл визэн дуусаад өгцөн. Хэрвээ эндээс буцаад Монгол явах юм бол мэдээж харилцаа учраас дахиж орж ирэхгүй өөр тийшээ виз гарахгүй байх эрсдэлтэй хэдэн жил хард харуулна. Тэгээд эндээ байхдаа тэгэл яг саяны бит хоёр хэлсэн шиг нэг юм хүн бус амьдралаар. Тэгээ бас нэг юм энийг билээ. За одоо ингээд таанаас ингээ Европоос ирж байгаа хүмүүс ямар бэлэг өгөх гоё байх вэ? Би гайхаад байдаг байхгүй. Одоо ингээл манай ихчнэр ингээл Монгол явж байгаа шүү дээ. Тэгтээ яг л нөгөө Монголд байдаг гэснийг ярьсан. Яг л нөгөө нэг байдаг чихрүүдийн бүгднийг аль шал өөр байдаг гэсэн. Амтны шал өөр байдаг гэсэн. Одоо мерси шүү дээ. Тэр мэр бүр амт нь шал өөр байдаг гэсэн. Тэгээд яг энтхийн чихэр үй яа чи цонх сайн гогтаа агтчих уу явж бод гэстэй чиний аяг дуурснаа сая юу болоод өнгөрвөө үй нураад ам газар хөдлөд байгаа юм яагаад ам шүү суулгын засвар гэдэг мэдхгүй цонх таад дээрээсээ дуурайд байгаа юм харин би өөр нэг гайхаад байгаа ямар кадо бэлэг өгсөн санагдаад байгаа байхгүй ягаад гэвэл Монголд байдаг юмыг ямар ч чихэр бол Монголд ер нь байгаа шүү дээ. Одоо инженеэс авч яваад байгаа Харибогийн чихэр ч юм уу, Сникерс ч юм уу. Европоос ирж байгаа хүмүүсээс танаас тийм юм авахыг хүсдэг. Нөгөө нэг ютубер охин өчигдөр бичлэгийг үзсэн чинь Франц дээр ихчтэйгээ Францд ихчдэрээ зочилж ирчээд Америк бутсан гинэ. Тэгээд эндээс юу авсан бэ гэсэн чи Харибо авсан заяа. Why гэдгийгсэн чи эндхийн Америк штэ уг нь Монгол ш.
Америкийн Харибо, Индийн Харибо шаал үүрээдгээ тэгээд гой санагтаад авсан гэдэг гиснээ майо кетчуп авсан заяа. Яагаад гэсэн чинь Америк ингээд бүх юм нөгөө нэг төргийн юу болохоор төргийн олны юу болохоор ингээд амар их үнээр оруулагч, амт оруулагч, удаа хадгалах юу оруулсан байдаг. Тэнгүүд Францын хүнс нь ер нь Европын хүнс амар ирүүл яадаг мэдэг гэж ярьж байна. Би тэгсэн чинь тийм үү? Тийм байсан үү? Энд чинь тэгвэл байгаль гэдэг болохоор Монгол ч гэсэн харагдаад болохоор энэ чинь яг сонирн биш шүү дээ. За яг хөө тэгж их чихэр бичээ авч аюумаараа бол яг энэчний яг энтхийн нэг юм байдаг шүү дээ. Одоо бом мамуу. Тийм юм авал арай жоохон сонир юм болов гэж бодлоо. Мэдгүй би бол одоо бэлгэнд тэгвэл хөргөгчний наалт айл болгонд авах бах. Тэгээд түлхүүрний усар бас авах бах. Түлхүүрний усар хөргөгчний наалт ч одоо чи ингэдэж штэ. Очсон газар болгоноосоо би цогцолдог тий. Тэнгүүд хүн авчираад мэй гэдэг хөр жоохон нэгч гоё бол биш баха. Өөрснөө очиод өөрснөө сонгоод авах болохоор. За мэдгүй заяа. Тэгээд бон мамуу авах. Тийм зүгээр бичсэн штэ ингэх юм бичсэн. Тэгэхдээ зүгээр яг Франц явахгүй юу. Тэгээд варен авах нь мэдгүй угаасаа бэлэг бол байнга амар асуудал. Одоо Монголоос хүмүүс ийшээ ирэхэд бол бас жоохон хэцүү юм шиг байлээ. Сүүнээр авахгүй юу гэд. Гэхдээ бол Монголоос мэдээж бид нар монгол хүн болохоор монгол хүнсэнд амар туртай байдаг болохоор арай асуудал багтай тий. Гэхдээ эндээс би сая бодсон чи юу юм шиг байна. Maybelline, L'Oreal юм, makeup ч юм уу, skin care ч юм уу, тиймэрхүү юмнууд үнэртэй ус ч юм уу, биений эв гош юм шиг юмнууд чи Монголд эв гош байт юм биш. Тий, гэхдээ шал өөр гэсэн. Би тэдний кремийг Монголд авахтаа бараг хэдэн жил хэрэглэсэн байхгүй юу? Амар гоё заяа. Тэгээ энэ дээрээ миний крем дуусчихлгүй байхав. Тэгээд дээшээ орсон чинь миний тэр крем байгаагүй. Байдгүй юм байлээ. Одоо хүртэл би хайдаг тэр крем байдгүй. Тэр крем зүгээр л Монголд байдаг хүмүүс тэрийг торшиж үзээрэй. Eve Roche гэд яаж Roche илүү. Roche-гийн ийм бүрхий савтай ягаан тагтай мэргүүлж онгоодог ийм крем байгаа заа. Амар гоё зүгээр л арьсч юм зүгээр яагаад байгаа би зүгээр л арьсч хайрлж өгөн за амар гоё крем. Тэгээд Roche-гийн үйлдвэрлэлээс мэдсэн. Тийм үү. Ив Roche-гийн амьдарчсан байрны шүтлэгч. Хүн юм уу? Шинэ шиг. Би ерөөсөө тэр брендийг нэг тийм лаг гэж бододгүй. Яг тэгвэл Монголд байдаг тэгэл ингээл марц зартлахаар манай ээж мэж ингээл надаа юм биений боди сет мэд аваад өгчдөг болохоор ерөөсөө тийм үнэтэй гэж бодоггүйсээ тэгэл кремэр юм ч гэсэн би өөрөө хэрэгэлдэг тэгэл гэрт Монголд гэрт хөвтчихл байдаг. Тэгээ энэ дээрээ сая ингээд нөгөө нэг Крисмасаар бэлэг авах гад орж үзвээ. Тэгсэн чи амар их юм байд юм биш. Үнэртэй ус мустай хүртэл. Тэгснээ амар үнэтэй. Нэг зүгээр дүүшжил нь 20-30 жилөө. Тэгээ сэтэрээ тэгэл амар. Ерөн ритуалсаас ялгаагүй баг ритуалсаас үнтэй ч юм уу. Тийм ээ тийм ээ. Тэр манай ээж Монгол явахад L'Occitane Provence сэт аваад ирээрээ гэх. Тэгээд энэ бол L'Occitane Provence байдаг байсан дэлгүүр нь. Тэгээд олог. Тэгээд дэлгүүрүүдээр яваад ингээд кофенууд байдаг шүү дээ. Яах юм бол өсч байдаг. Зүгээр л ритуал сайхал байдаг юм байна. Тэгээд ритуалыг аваа явуулсан шүү дээ. Ритуал ч юм гоё шүү дээ. Ритуал бол гоё. L'Occitane ритуал хоёр нэг амар ялгаа байхгүй. Нэр амар удаан би хараагүй үснэ. Хаана харсан юм бол нэг харж ирсэн санагдаад ах юм. Юу лээ? Тэр цаана очиод мэдсэн бил. Би тэрийг мэдээгүй. Тэгсэн одоо Монголд нэг рейс үзсэн чинь Монголд L'Occitane Provence гэдэг дэлгүүр нэгдсэн. Тэрэнд хүмүүс тэр бол угаасаа байдаг байсан баг. Тийм. Тань билээ. Тэнгууд би нэг хэмчээ нэг хэмээр байгаад идэггүй шүү дээ. Рекламадад ер нь L'Occitane Provence ер нь одоо Монголд ингээл нөгөө уриаш гэдэг нэг юм
skincare product Чиний зэрэг мэдхгүй байна. Ер нь тэгэл өөр юу ч илээ амар олон байгаа. Ингээл Франц ингээл амар ягалдаг. Тэгээд тэд нар нь яг үндэ ямар ч юу байдаггүй. Гэхдээ яг ялгаагүй бах уу. Бид нар энд байдаггүйгээр нь Korean skincare бүр ингээл мейкап бүр амар ингээл амар санагдал Монголоос би бүр амар солиотой Монголоос шампунь хүртэл авч мөндөг. Тэгээд тэр шиг тэгэл яг хүн байхгүй юм ал амар юм нүдэнд нэг харагддаггүй юм яадаг хөө. Би тэгээд ритуалсын үйлж явсан кафе таалагдсан юм уу гэж асуухаач бичиж. Ритуалс юм чи таал ямар өнгөтэйг нь авсан? Карма зэрэг авсан. Тэгтээ гоё юм шиг л. Бид хоёр бол нэм юм ярихгаагүй анханасаа. Бид хоёр бүр шаал гэж төлөвлөөгүй. Хоёр өөр сэдв яриг гэдэг уг нь айгу өөр юутай суусан чи цаанаас ингээ бичээд эхлэхээр яригдчихдээ юм аа. Тэг яригдаа явчихдээ. Тэг хүмүүс хэлэхэд зүгээр л Монголдоо л байгаарэ. Монголдоо л тэгэл зүгээр л Монголдоо яах вэ мэдээж аялаад ингээд нэг хэд хоног ингээл гадаад явхаар хүний нүд нэгдэлтэй өөр амьдрын мэдчих юм. яг амьдрахтаа тэгтээ цагаачлал амьдрна гэж өөр видтэй амьдрна гэж өөр зүгээр л харлах сонголтыг хизээж битгээрээ одоо тэгээл энэ холлоондоо зүгээр нэг ингээл ирээл алаад талаад гоё болоод өгөх юм шиг амар гоё юм яриа л хөвшин салуугүй амар их монголчууд яа холлоондод явахаар бүр яг нэг Монголд явж байгаа юм шиг за бүр гараа зоолцтой дор иж 3 монгол үнтэй таарна амар тэгэл ингээл өмнө нэг хэдэн жилийн өмнө анх миний очсон жил мэл бол тэр хотод амьдардаг бүх хүмүүсээ бид нар хоорондоо таньдаг байлаа. Нэгэ мэддэг хоорондын харилцаач гайгүй одоо бол барыг таньдаг хүн байхаа болцсон. Өдөртөл барыг нэг гэр бүл ирдэг. За тэгэл амар хэцүү амьдрал руу хүмүүсийг ингэж оруулж байгаагаа мэдэхгүй ингээд нэг яаж идэл амар авчрах юм аа. Харлах сонголт хийлэх юм аа. Амар хэцүү. Зүгээр тэгэл ингээд харлуулчаал нэг яагачгүй буцаагаал явуулчихна. Амархан авчин хөрх амархан буцаа. Тэгэл цагаачлал амьдрал шууд тэр дор бичиг аваа гоё болчих юм шиг юмэр нэг хүний толгой тархийг амар эргүүлцгэнэ манайхан. Тэгээд хэцүү энэ амьдрал ч айгүй хэцүү. Тэгэл одоо ингээл амар сонирм болчихж байгаа байхгүй юу? Одоо чими одоо яа дуудлага яриад шүү. Зогсцсон уу бичгээ? Хин наач жинхэнэ нэг дугаар шүү. 03 07 гээгүү юм уу? 03. Ингээл одоо чи энд байхдаа хүмүүсийн нүдэнд одоо бид нар тий байнгын гадаад хүн гэж харагдана. Хизээч энэ Франц хүн гэж одоо бид нарыг харахгүй штэ. Тэгэл бид нар дандаа өөрсдийгөө гадаад хүнээр мэдрэн. За одоо Монголд очингууд яах вэ? Бас л өөрсдийгөө дандаа гадаад хүнээр мэдрэн. Яагаад гэвэл яг үнэндээ одоо ялангуяа чи зүгээр л хоолны газар хоол захиалгахдаа хүртэл яг юу гэж хэлгээ чи мэдэхгүй шүү дээ. Тэгэл ингээл яг юм хаанч очсон байнгын нэг юм дасах ёстой юм нэг юм зүгээр л яг их орондоо байгаа юм шиг санагдахгүй байнгын юм гадаадтай байгаагаар л би яг одоо нөгөө Blackpink-ийн Rose-ийн подкастыг сонссон байхгүй юу? Австралид байсан мэлээ шүү дээ. Тэгж жагаад Австралиас Солонгост авах очиод би яг Солонгос байж чадахгүй байна. Би яг ингээд энэ хүмүүс ямар байгаа шиг энэ хүмүүсийн би жокийг ойлгохгүй байна. Ингээд ярианы үг хэллэг миний ашиглаж байгаа үгүүрээ би байнгын ингээд хангалттай Солонгос байж чадахгүй байна гэж боддог байсан. Австралид байхдаа ш дандаа тиймээс ингээд яг тийм ингээл яг нэг юм хангалттай одоо Монгол ээж чадахгүй хангалттай Франц ээж чадахгүй байнгын ингээд нэг юм гадаад хүн гэсэн үдээр л харагдах юм шиг санагддаг л та. Тэг. За 5 минут боллоо. За. Баяртай манайхаа тэгээд амар сонин сэдвэр занаасаа яригдчихлаа. Тэгээд сайхан сонсогдох байлгүй дээ гэж найзах гэж баг цаана амар хичнээн сонсогдох байхаа. Тэгтээ шатхаараа эднэрийн алга болох гэж үзнэ. Тэгээд жоохон чимээтэйсэн ба sorry. За дүүл дараачихаа дугаараар уулзцгаая. Баярлалаа. Bye.